Бид баримтчийг боловсруулахдаа Office-ийн Word програм дээр хийдэг. За тэгвэл баримтчийг боловсруулахдаа Word програм дээр хийдэг анхан шатны тохиолдлыг та бүхэндээ бас харуулж зааж өгье. За Word-ийг нэхэд мэдээж default байс Word тохиолдоход хэлбэртэй Calibri гэсэн үсгийн фонт гарч ирдэг. За үүнийг мэдээж бид нэр Arial фонт 12 үсгийн фонттой болгоно. За ингээд тохируулж өгөөд баримтчигээ үйлдсэн тохиолдолд зөвхөн энэ баримтчиг дээр энэ тохиргоо үйлчилдэг. За ингээд эндээсээ гараад дахиад Word-ыг ашиглах тохиолдолд буцаад нөгөө default Calibri гэсэн үсгийн фонттойгоор Word маань нэгддэг. Word дээр ажиллах болгонд энэ тохиргоо дахин хийж өгөөд байх нөгөө төвөгтэй залхуутай ажил байдаг. За тэгвэл үүнийг хялбаршиж болдог. За Arial фонтын 12 гэсэн тохиргоогоо игээд за энэ дарагдж байгаа зүүн дээр дараад ийм зэс гарч ирнэ фонтын тохиргооны. За энэ дээр Arial гэсэн фонтоо сонгоод үсгийн хэмжээгээ төвлөрүүлээд Citas default гэсэн сонголтыг дарна. За ингээд энэ дээр дарахад бол бүх документыг энэ тохиргоод хийх үү гэсэн юм санал гарч ирдэг. За түүнийг чагтлаад OK гэж дарна. За ингэсэн тохиолдолд энэ Word програмаас буцаж хараад за дахиад орсон тохиолдолд ямар ч тохиолдолд бол энэ тохиргоо маань хэвээр хадгалагдаж байх юм аа. За үүний дараагаар нэг хэсэг тохиргоо бол хуудасны хэмжээг стандартын дагуу тохируулж өгөх хэрэгтэй байгаа. За ингээд стандартын дагуу тохируулахын тулд энэ тавьдаж байгаа шугамтай хуваар дээр дарах юм бол base tab гэсэн цонх нэгддэг. За энэ дээр бид нэр стандарт хэмжээнүүдээ оруулж өгөн. За ингээд оруулж өгөх гэсэн чинь энэ дээр бол инчээр хэмжээ нөгөөдсөн байгаа учраас бид нэр энэ инчийг миллиметрлөө, сантиметрлөө хийжүүлээ тоо бодон суухан залхуутай учраас бид нэр энэ инч гэсэн тохиргоог сантиметр мөс миллиметр гэсэн тохиргоог сольж өгөх ёстой. За инхийн тулд бид нэр файл цэцрээ ороод advanced гэсэн хэсгээс за давшлуулад дисплей дээр хардж байгаа энэ инч гэсэн хэмжээсийг сантиметр миллиметр гэж сонгож өгнө. За стандартын хувьд миллиметрээр хэмжээг өгсөн учраас миллиметр болгочихъя. За окей. За ингээд нөгөө хуваартай зураасан дээрээ дараад тохиргоогоо ихэд бол нэгж нь бол өөрчлөгдсөн байдаг. За стандартын байгаа бид нэр дээд талаас 20 мм, за доод хэсгээс 20 мм, за зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм гэсэн хэмжээсээ сонгож өгөөд зам адил Citas default гэсэн сонголтыг сонгож өгнө. Ингэх юм бол бүх баримтчиг ямар ч тохиолдолд Word-ыг ажиллахад энэ хэмжээсээр үйлдэгдэнэ. За окей дарчих юм бол зөвхөн энэ удаадаа ингэж үйлдэгдэнэ. За үүнээс гадна бид нар мөн ADO гэсэн цаасны хэмжээгээ тохиолж өгөөд Citas default гэсэн тохиолгоо хийгээд өгнө. За ингээд цаасны хэмжээ үсгийн фонтод тохируулна. За үүний дараагаар бид нэр мөр хоорондын цагаа стандарт хэмжээсээр тохируулж өгөх ёстой. За инхийн тулд бид нэр layout хэсгээс line spacing хэсэг рүү ороод multiplex-ыг сонгож өгөөд за стандарт хэмжээс буюу 1.5 эсвэл 1.15 гэсэн хэмжээсээр тохируулж өгөөд зам уу ялгаагүй Citas default гэсэн тохиолгоо хийж өгөөд үндсэн тохиолгоо бид ингээд хийгээд өгч байна. За эдгээр гурван суурь тохиолгоог Word дээр хийж өгснөөр бид нэр стандартын дагуу баримтчигээ боловсруулж эхлэх юм аа. За мөн Word програм дээр бид нэр стандартын дагуу баримтчиг боловсруулахаас гадна энэ ажлыг хөнгөвчлөх олон тохиолгоонууд байдаг. За хоёр жишээг харуулъя. За бид нэр энэ тэндээс ирсэн материалуудыг нэгтгэх, хуулбарлах тохиолдолд Word руу оруулж ирэхэд ийм улаан зураас харагдаад байдаг. За энэ мэдээ чиглэхэд харагдахгүй мөртлөө за харахад их төвөгтэй байдаг. За энийг хоёр аргаар харлаж болно. За нэгдүгээрх нь за энэ харагдаж байгаа English гэсэн цэцээ ороод Mongolian гэдгийг сонгоод өгчих юм бол энэ бичиг алга болчихно. За эсвэл үндсэн цэснээс файлын options-лоо ороод за proofing гэсэн цэснээс доош нь гүйлгээд доотлын хоёрыг сонгох юм бол зөвхөн энэ документ дээр байгаа энэ зураас алтааг арилгах нь за дээдлийн хоёрыг сонгочих юм бол за ер нь энэ Word програм дээр алтааны зураасыг арилгана гэсэн үг. За энэ тохиолгоог хийж өгөө сонгочих юм бол ингээд улаан зураас алга болж байгааг та бүхэн харж байна. За мөн бид нэр PDF-ээс файл оруулж ирэх тохиолдлууд гардаг баримтчиг боловсруулахад за ингээд текстийг хуулаад оруулаад ирэхэд тухайн PDF дээр байсан форматаараа ороод ирдэг. За үүнийг бид нэр арилгахын тулд бас л болон механик үйлдэлүүд хийдэг. За ингэхгүйгээр арилгах боломж бол байдаг. За энэ юу вэ гэхээр home цэсний replace command-ыг ашиглах. За home цэсний replace command-ыг нээгээд shift 6 дээр дарахад энэ дээшээ зураас тэмдэгт гарч ирдэг. За энэний ард B үсэг тавиад доод хэсэгт бид нэр space гэсэн команд дарж өгөөд replace all дарчих юм бол ингээд шууд бид бүтнээрээ ингээд гараад ирнэ. За энэ командыг бид нэр бас одын янзаар ашиглаж болно. За тухайлбал Excel дээрээс бид нэр ингээд мэдээлэл оруулаад доошоо зураг хараад ирдэг. За энийг бид нэр хоошоо зураг бичих шаардлагатай болох юм бол
За ийм зарагдж байгаас л ингээд бүгдийг нэг зөөгөөд тасал тавиад явхад бол төвхтэй байдаг. За мөн саяны командыг ашиглаад бид амархан шийдэж болно. За дээр команд хийвэрээ за ард нь тасал тавиад space гэсэн команд сонгоод өгчих юм бол за ингээд хоошоо зурсан байдлаар бичигдэх боломжтой байдаг. За гэх мэтлэн Excel дээр бид нэр анхан шатны тохиолдол хийхээс гадна ажил хөнгөлөлтөх иймэрхүү тохиолдлуудыг бол хийгээд баримтчгийн хурдан шуурхаа боловсруулах боломжууд бол байдаг. За ийм ажил хөнгөлөлтөх аргууд бол зөндөө байдаг учраас та бүхэн бие таагаад судлаад сураад аваарай гэж хүсэж байна. За ингээд энэ үрээ та бүх мэдээлэл өндөрлүүлээ. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Баярлалаа.